Найзуудаа өмнө үтсэн хичээлээ хэр сайн ойлгосон бэ? Өөрсдийгөө шалгаарай. Одоо бүгдээрээ тэнцүү бутархайг хэлхэн яаж үүсгэхийг багшаараа заалган мэдэж авцгаая. Сайн байцгаана уу хүүхдүүдээ, хичээлээ эхэлцгээе. За, энд өгөгдсөн дүрс нь нэг бүтэн утгыг илэрхийлж байгаа учраас үүнийг бүхэл хэсэг гэж үзье. Тэгвэл энд нэг бүхлийг илэрхийлсэн дүрсүүд байна. Эндээс бид дараагийн хичээлдээ тэгш өнцөг дүрсийг сонгож ажиллах болно. За, сонгосон тэгш өнцөг дүрсээ ашиглан 2-1 бутархайтай ижилхэн утга илэрхийлэх тэнцүү бутархай үүсгэе. Энэ нэг бүхэл дүрсээ 2-1 гэсэн учраас 2 тэнцүү хэсэг хуваая. 2-1 бол 2 тэнцүү хэсэг хуваасны нэгийг авсантай тэнцүү. Иймээс нэг хэсгээ бодъё. Энэ нь 2 тэнцүү хэсгээс нэгийг нь авсан утга юм. Энэ бутархайтайгаа тэнцүү утга бүхий 3 бутархайг хамтдаа бүтээцгээе. За, ингэхийн тулд яг энэ дүрсээ 3 удаа хуулъя бүгдээрээ. 1, 2, 3. Хуулсан 3 дүрснийхээ эхний дүрсийг 2-1-тэй тэнцүү бутархай үүсгэхийн тулд бид 2 тэнцүү хэсэг хуваая. За, ингээд хуваахад хэдэн тэнцүү хэсэг үүсэж байна хүүхдүүдээ? За, тоолъё. 1, 2, 3, 4. 4 тэнцүү хэсэг үүсэж байгаа нь хуваарт 4. За, 2 хэсэг будагтай байгаа нь хүрт үртгчигдэнэ. Тэгэхээр 4-2 гэсэн утгыг илэрхийлж байна. За, эндээс 2-1 нь 4-2-тойгоо тэнцүү юм аа гэж харагдаж байна хүүхдүүдээ. За, цааш нь хуулсан 2 дахь дүрсийг тэнцүү 3 хэсэг хуваая. 3 хэсэг хуваахад хэдэн тэнцүү хэсэг үүсэж байна хүүхдүүдээ? Сайн байна. 6 тэнцүү хэсэг. Тэгвэл хэдэн будагдсан байна уу? 3 нь будагтай байгаа учраас 6-ны 3 гэсэн бутархай үүсэж байна. 2-1 гэсэн утгыг илэрхийлэх энэ дүрс нь 6-ны 3 гэсэн бутархайг үүсгэж байгаа учраас 2-1 нь 4-2 нь 6-ны 3-тайгаа мөн тэнцүү утгыг илэрхийлж байна. За, сүүлийн хуулбарласан дүрсээ мөн ижилхэн тэнцүү бутархайг үүсгэе. Ингэхийн тулд энэ дүрсээ 4 тэнцүү хэсэгт хуваая. За, эндээс хэдэн тэнцүү хэсэг хуваагдсан бэ хүүхдүүдээ? Хэдэн хэсэг нь будагдсан байна вэ хүүхдүүдээ? Сайн байна. 8-ны 4 гэсэн бутархай үүссэн байна. За, энэ 8-ны 4 гэсэн бутархай нь мөн адил 2-1, 4-2, 6-ны 3 гэсэн бутархайнуудтайгаа ижилхэн утгыг илэрхийлж байна. Эндээс 2-1-ээс тэнцүү бутархай үүсгэхийг бид мэдэж авлаа. Дэлгэцэнд 2-1 ба 4-2 гэсэн бутархайнууд өгөгдөжээ. Эдгээр бутархайг сайн ажиглаарай. Тэнцүү бутархай мөн болов уу? Сайн байна. Тэнцүү бутархайнуудын хүртвэр хуваарийг
сайн ажиглаарай хүүхдүүдээ. Ижил шин чанар байгаа болов уу? Маш сайн. Хүртгөөрөө 2 дахин ихэлсэн байна. Хувиар мөн адил 2 дахин ихэлсэн байна. Тэгвэл 2-1 ба 10-5 гэсэн тэнцүү 2 бутархайг авч шинжилж үзье. Хүртүр хувиарыг дахин ажиглаарай. Хүртгөөрөө 5 дахин ихэлсэн, хувиар мөн адил 5 дахин ихэлсэн байна. Эндээс юу ажигласан бэ хүүхдүүдээ? Ажигласан зүйлстэй үндэслэн доорх дүгнэлтийг нөхөж бичээрэй. Дараах тэнцүү бутархайнуудын хүртүр ба хувиарыг ажиглаарай хүүхдүүдээ. 10-6 бутархай нь 30-18 бутархайнаас хэрхэн яаж үүссэн бол хүртвэрүүдээ харьцуулаад хараарай. Мөн хувиаруудаа харьцуулаад хараарай. Сайн байна. 18-ыг хэд дахин багасгахад 6 гарах бол 30-ыг хэд дахин багасгахад 10 гарах бол 3 дахин багасгасан байх нэ. Үүнтэй адилхан 18-ны 6, 3-ны 1 гэсэн тэнцүү бутархайг мөн шинжилж үзье. Хүртүр хувиар хэд дахин багассан байна вэ? Сайн байна. 6 дахин багассан байна. Тэгвэл үүн дээрээ үндэслэн доорх дүгнэлтийг нөхөж бичээрэй.